Та шалгалтын сорилоо эхнээс нь нүдлээд байгаа юм биш биз? Тэгвэл ерөнхий шалгалтын авбал зохих 100 онооноос хуулийн хэсэг ердөө 10 оноо авдаг болохыг мэдхэд илүүдэхгүй шүү. Гол өндөр оноо авах агуулга нь бусад сорилгод байдаг тул та бусад сорилтоо анхаарлаа хандуулаарай. Сорил бүрийн 4 хариултаас зөвийг дугуулна гэдэг маш сайн давтаж тогтоосны үр дүн болно. Гэхдээ тест тутмын 4 хариу маш их эргэлзээ төрүүлж таахаас аргагүй хүргэж, буруу дарсан болгон оноог доош татаж тэнцэх боломжийг бууруулдаг. Тэгэхээр хүн бүр өөрийн дадсан арга барилаар цээжлэх өгөгдөлтэй тул аль болох авсаархан хялбар дарамтгүй хувилбарыг сонгоорой. Жишээлхэд дийлэнх хүмүүс өөрөө уншиж тогтоохоос илүү бусдын ярианы агуулгаас сонссноо маш гаргууд тогтоодог байна. Тэдгээр хүмүүс өглөө сонссон дуу минь өдөржин аялагдаад болдоггүй гэдэг бизээ. Тэгвэл таны алтан цагийг хэмнэхээр хиймэл оюун тухаанаар зөвхөн зөв хариуг давтан дуудулсан AI тест таяш 2025 групп таныг үрж байна. Шалгалтандаа эргэлзэхгүй тэнцэхийн тулд төрийн банкны 3007-9855 данс руу 50,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утганд утасны дугаар, Facebook нэрээ бичээрэй. Ингэснээр админ тантай холбогдож таныг AI тест групптэй оруулна. Тэнд ямар ч эргэлзэх зүйлгүй зөвхөн зөв хариултыг 2 удаа давтсан ба та хүснээрээ дасгалаа хурдан удаан тоглуулж, өнгө дүрсний өндөр HD нэгтрэлтэй, аль болох хялбар зугаатай уйдахгүй аргаар тогтоон нүдлэх болно. AI сорилттой ажиллахад та цаг хугацааг анзаарахгүй өнгөрөх болно. Бүх сорилын зөв хариуг арга зүйтэй хамтаар AI давтан уншихад 8 цаг зарцуулна гэхээр таны алтан цагаас ямар ихийг хэмнэн гэд боддоо. Хэдий чиний эрт орон төдий чиний ихийг тогтооно. Тэгж гимэн та шалгалтандаа өндөр оноотой тэнцэн шүү дээ. Та чадна. Танд амжилт хүсье.